Шүүгчтэй холбоотой. За тэгэхээр 2002-оос 2017 оны хооронд гүтгэх гэдэг заалт эрүүгийн хуулинд байсан. Тэгээ энэгээр бол тухайн үед бас энэ сошиал бага байсан учраас ер нь бол энэ хэрэгээр яллагдсан хүмүүс их цөөхөн байдаг. Тэгээ ер нь бол нэг 10 гаруй хүн гэж яриад байдаг. За гэтэл 2017-оос 2020 оны хооронд гүтгэх гэдэг заалт эрүүгийн хуулинд байгаагүй. Тэгээ 2020 оноос өнөөдрийн хүртэл одоо бусдын нэг хүнд талдах гэдэг заалт явж байгаа. Энэгээр бол 110 худалдал тарах тийм худалдал тарах тийм 116 хүн яллагдсан ийм байж байгаа. Ягаад гэвэл энэ сошиал маш их хөгжсөнтэй холбоотойгоор энэ одоо гэмт хэрэгт ялгаж байгаа хүмүүс их байгаад байгаа. Тэгэхээр энэ хооронд 17 оноос 20 оны хооронд энэ гүтгэх гэдэг зүйл алга болсон гэж бодож байна. Тийм байхгүй шүү дээ. 2017 онд яг энэ гүтгэх гэдэг заалтыг оруулахдаа сэтгүүлчдэр маш их эсэргүүцэл зарласан. Тэгээ нэлээд хэл ам болонгууд нямдарч сайд байсан. Нямдарч сайд юу хийсэн бэ гэхээр гэмт хэрэг зөрчлөөс эргэн хуулиас гүтгэх гэдэг заалтаа авч хайчаад гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх тухай хуулинд бусдын нэр хүндэд халдах гэдэг ийм заалт оруулаад зөрчлийн хуулиар нэг 101-жээр торгох. Тэгээд давтан бол 501-жээр торгох. Тэгээд дахиад давтах юм бол 1 сар баривчлах гэдэг. 17 он төрлөж юу яаж байдэ. Тэгээд ингээд залилсан байхгүй. Залж оруулсан. Энэний дагуу 1000 гаруй хүнийг ерөөсөө шүүхийн шийдвэргүйгээр прокурорын одоо хяналтгүйгээр бүгдийг аваачаад энэ эрүүгийн цагдаа дээр 3 давхарт аваачаад 1000 гаруй хүнийг одоо торгож моргоод айлгаад ингэсний ийм явж байсан. Энийг нь би 2019 он 18 онд хууль өргөн бариад энэ хуулинд өөрчлөлт энийг байхгүй бол хуулийн төсөл өргөн бариад энийг явсаар байгаад инх хоёр сайд болоод бид нар хамтдаа энэ хуулинд өөрчлөлт оруулсан гэсэн үг. Энийг байхгүй болгосон гэсэн үг. Тэгэхээр ер нь бол энэ чинь бүр сүүлдээ энэ 3 жилийн хугацаанд бас замбраг болсон байхгүй. Бүх сэтгүүлч нарыг бүгдийг айлгадаг болсон. Ийм л одоо юм байгаа. Тэгэхээр одоо мэдээж одоо энэ гүтгэх гэдэг заалтаа бас нэлээд наривчлаад бас нэг ажлын хэсгээр нэлээд яриад бас гайгүй болгож байгаа юм байна. Тэгтэл одоо энэ та нарт нэг зүйлийг хэлье. Монгол Ардын намын За продюсер нэмэлт 1 минут. Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт альва сэтгүүлчдийг одоо яллахгүй маллахгүй гэсэн нэг тийм амлалт байдаг шиг санагдаад байна. 785 хоног үлдэж байгаа амлалт чинь дуусгаад. Тэгээ та нар өнөөдөр тэр амлалт сегмент дээр бичсэн байгаа тэр зүйлийг нэлээд сайн тогтож уншаараа Мөнхбаатар бичсэн юм шиг байна. Ер нь бол нэлээд уул суурьтай бичсэн. Тэгээд ер нь бол энэ ажлын хэсгтэрч гаргасан энэ саналуудыг чинь ч гэсэн бас сэтгүүлч нар хүлээн зөвшөөрөхгүй байгаа шүү. Тэгээд тийм учраас энэ асуудлаа бас нэлээд сайн наривчил сайн ярилцах хэрэгтэй шүү гэдгийг хэлье.